Дорнод аймгийн 3 загас сүмийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийн тайланг та бүхэндээ танилцуулж байна. 3 загас сүмийн ерөнхий боловсролын сургуулиас сургуулийн менежментэд 3 удирдлага, 15 багш, 23 ажилтан, Багдунд аймгийн 167 суралцагч, тэргүүлэх зэрэгтэй багш 8, заан харах зэрэгтэй багш 4, боловсролын удирдлагын магистр зэрэгтэй 7 багш хамрагдсан байна. 3 загас сүмийн ерөнхий боловсролын сургууль нь 2024-өөс 2025 оны хичээлийн менежментийн зураглалыг дараах байдлаар тодорхойлж, үйл ажиллагаагаа төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байна. Ойлгож унших, илэрхийлэх, тайлбарлах чадвараас сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэгжүүлэх зорилт нэгийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулсан байна. Дорнод аймгийн бага ангийн багшийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийн уралдаанд оролцогч 3 загас сүмийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Даваа сүрэнгийн Өмөр Заяан бага ангийн сурагчдыг бүтээлчээр ойлгож унших, ярих чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 1-5 дугаар ангийн сурах хүчгийн үлгэрийн 5 ширхэг театр, 5 ширхэг 3D номын хэрэглэгдэхүүнээр сургуультаа хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэхүү сургалтын хэрэглэгдэхүүнийг 1-5 дугаар ангийн суралцагчид ашиглаж байна. Мөн энэхүү зорилтын хүрээнд 1-9 дугаар ангийн суралцагчид том болон жижиг ном бүтээсэн бөгөөд өдөр бүр гэр бүлийн уншлагын цагийг зохион байгуулж, сум болон сургуулийн номын сангаар анги хамт олноороо тогтмол үйлчлүүлж ангийн уншлага зохион байгуулах, мөн өдөр бүр 1-9 дугаар ангийн суралцагчид 5 минутын уншлагыг зохион байгуулж байгаа бөгөөд open mic буюу нээлттэй микрофоныг ажилласнаар завсарлагын 5 минутыг ашиглан суралцагч бүр хуваарийн дагуу өөрсдийн бэлдэж ирсэн мэдээллийг анги хамт олондоо танилцуулж, өөрийгөө илэрхийлэх болон ойлгосноо унших, бусдын өмнө нээлттэй харилцах зэрэг чадваруудыг эзэмшиж байна. Зорилт 2 буюу сургуулийн соёлыг мөрддөг зөв хандлагатай хүүхдийг төлөвшүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. 3 загас сүмийн ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дугаар ангийн суралцагч болон сургуулийн нийт багш ажилчдад баргын өв соёлыг сурталчлах, баргын өв соёлыг танин мэддэг, цаашид өлөн хадгалуулах зорилгоор барга ардын дуу, зээрийнхээ бөөрийнхээ дуу болон барга ардын дуу, зээрийнхээ бөөрийнхээ бүжгийг сургуулаараа анги хамт олноороо бүжиглэн дуулдаг болсон байна. Сургуулийн багш ажилчид, суралцагчид, эцэг эхчүүдийн хоорондын харилцааны эрэг үр амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор өглөөний болон өдрийн угталтын айныг зохион байгуулж байна. Уг айны хүрээнд анги бүр өөрсдийн санаачлагаар үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд оюунлаг 7 хоног, хөгжилтэй 7 хоногийг өнгөрүүлцгээе, дулаан хувцаслаж дархлаагаа дэмжээрэй, эерэг энергийг түгээцгээе, инээмсэглэл түгдэг зэрэг уриалгыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж байна. Эрүүл дадлыг хэвшүүлсэн хүүхэд буюу зорилт 3-ын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Энэхүү зорилтын хүрээнд ундаа биш усыг өдөр бүр ууж хэвшицгээ айныг зохион байгуулж байгаа бөгөөд усыг өдөр бүр ууж хэвшснээр суралцагчдын анхаарал төвлөр сайжирч, хичээл сургалтын үйл ажиллагаанд ахирц гарсан үр дүн үзүүлсэн байна. Мөн энэхүү зорилтын хүрээнд Багдунд аймгийн суралцагчид хичээл орохоос өмнө Монгол Улсын төрийн дуулалыг дуулж хэвшүүлсэн бөгөөд 7 хоног бүр өөр төрлийн дуу, бүжиг, шүлэг, дасгал хөдөлгөөн, гимнастик зэргийг суран завсарлагын цагаараа хийж хэвшсэн байна.